би явсаар байгаа Тэнгис кинотеатрт ирсэн байна. Тэгэхээр Тэнгис кинотеатрт ингэж болсон гэдэг хөөрхөн зураг авдаг юм төдийн дараад ирчлээ би. Тэгэхээр би сая болохоор зураг сонгосон. Ингээд ухааны сонгох юм байна. Өөрөө өнгө сонгох юм ээ. За намааныг сонгочих. Ягааныг сонгочих. Цэнхрийг сонгочих. За ингээд 3 өнгө сонгоод 3 өнгөндөө тараад зураг авах юм байна. Тоо би гараад ирлээ. Ямар сони бэ даа. Одоо ч өөрөө авахнаа. За ингээ 3 залах юм байна. Хүмүүсийн ер нь ихтэй ахуулдаг зураг бол энэ шүү дээ. Би 2 гараа ингээд Тэнгис кинотеатрт ирсэн үзэгчд маань ерөнхийдөө гэр бүлээрээ ч юм уу, ганцаараа ч юм уу энэ зураг авах юм бол бас их гоё төвчтэй юм байна. Тэгээ нөө төрөвчөндөө хийцдэг шүү дээ. Яаж авах вэ? За энэ ахуулсан зурнаас сонгоод би юм байна. Би нөгөө ихтэй тусахгүй гэж жоохон тэмээс энэ гарччихжээ. Та бүгдийг сонгочих. Тэгээд гээд дараагийн хэсэг рүүгээ явна. Тэгээ баал байгаа. Тэгээ балаараа зурган дээр үг өччих явах юм байна. Яна бодлоо гэдэг. За энэ нөгөө хамгийн анх авсан болооч дөрөв жоохон тусахгүй доош асчих. Ингээд зүгээр эмоцч авах юм байна. Энд чинь нөгөө нэг баг өөрөө зураг янзлаад бүх юм хийх юм байна. Ингээд энэ гэхдээ нөгөө ганцаараа зураг авахнаас илүү найзлалтайгаа зураг авах бол гоё юм байна. За ингээд зураг авахчаад ер нь янз бүрээр зураг өөрчилж болох юм байна да. Ингээд маадгаа тий. За би зүгээр үзэгчтэй бас үзүүлчих. Баярын өдрүүдээр ч огтуд чинь гүнж болохыг ч юм уу их хүсдэг штеп. Би чинь нэг 10 жилдээ байхдаа дөрөв найзтайгаа нэг зураг авах гэсэн юм байна. Тэр санаанд орчлоо. Тэгээд одоо болохоор бүр хөгжөөд ингээд балтаа болчихсон тий. Тэгээ өөрийнхөө зургийг нэгдүгээр янзаар янзлж болохоор болчихсон байна. За ингээд сая болохоор би ингээд малгайтай болчихсон өөрийгөө. За энэ зураг байна. Энийг болохоор зүгтээ болсон. Энэ болохоор нөгөө сүултээ ачаахан туршлагатай болоод бас гайгуугаар гарсан шүү. Тэгээд болохоор яг туршлагатай тэгээд за ерөнхийдөө ингээд зураг маань ер нь болцсон. Нөгөө зураг болохоор 2 гаргаж болно, 4 гаргаж болно. Одоо хийдэж хамгийн дээдсэн 36 янзаар ингэж зураг авах болох юм байна. Би болохоор 8-аараа гаргуулчих. Яа, 8-аараа тэгэхээр чинь би 8 өөр төрлөөр гарна гэсэн. За ингээ одоо 30 секундын дараа миний таны авсан зураг гарчих юм байна. Энэ болохоор өмнө нь болохоор нөгөө зураг авах цагтаа би болохоор ганцхан зураг авахудаа шууд тэндээсээ сонгоод авдаг байсан бол илүү хөгжөөд 3 үе шаттайгаар явагдаж байгаа. Тэгээ 3 үе шатны дотроо өөрийнхөө янз бүрээр авахулаа дараа нь болохоор тэр зураг өөрчлөө, дээр нэмэх юм байвал нэмээ. Тэгээд бэлэн болсон зураг өөрөө 36 гаргаж болно, 2-оор гаргаж болно, 4-оор гаргаж болно. Ингээ янз бүрээр ингээ сонгох боломжтой байна. Зураг маань гараад ирсэн. Энэ нөгөө хайртай батны хүмүүстэй өвчүүд бас зүгээр юм байна. За ингээд миний зураг бэлэн боллоо. Тэгэхээр би болохоор өнөөдөр чинь ээжтэй цэцэг авчихад цэцгээ бариад яваад байгаа шүү дээ. Тэгээд ээжигээ баярлуулах гээд ээжигээ хүлээх зураа би таны хөгжилтэй өнгөрөх гэдэг Тэнгис кинотеатрт бол байж болох одоо үйл ажиллагаа явуулж байгаа юм газруудаар очиж сурвалжлага хийж байгаа.